хүн амьдралын ирэнтэй бараантай, ололттой амжилттай харгуй замаар аялахдаа сайн нэр, сайхан дурсамжийг үлдээж гэмээн орчлонд хүмүүн заяаг олж төрснийхэн гавьяаг байгуулдаг учиртай. Эзэн хичээвэл заяа хичээдгийн үлгэрээр ээж аав илгэн садан гэр бүл хамт олондоо сайнаар үнэлэгдэж өргөн олондоо ач тустай үлсийг бүтээж амьдрна гэдэг сонсоход хялбарч амьдрал дээр тэмч амар зүйл биш ажээ. Гэвч хэцүүгээд шантралгүй, чадахгүйгээд хоош суулгүй, ариун их амжилтыг бүтээж чадсан энгийн атлаа баатарлаг амьдралын эзэн бол яа харахгүй Гамбургд багш билээ. 5 жил жаргалан суманд ажиллаад Гамбургдгаа улмаар 1979 онд Цээл суманд багшаар очжээ. Цээл сумын 10 жилийн дунд сургуульд тэрээр зураг хөтөлмөрийн багшаар 1986 оноос тус сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн багш хүний хөтөлмөрийн үнэлгээг шавнараа л тогтоож өгдөг. Энэ ч утгаараа Цээл суманд түүний удирдсан ангиуд үргэлж манлайлагч болж байлаа. Атрын аянаар Цээл сум залуучууд сангийн аж ахуйд ирж 15 жил багшийнхаа хөтөлмөрийг хийсэн. Энд маш олон түшигтэй сайн хүмүүсүүд байлаа. Монгол улсын хөтөлмөрийн баатар Бигзийн Батчулуун гэж хүн байсан. Монгол улсын хөтөлмөрийн баатар Туваан гэж байгаа. Энэ мундаг улсуудын зэрэгцээ манай сургуулийн захирал Намн Сүрэн, манай сургуулийн багш нар Дарь Сүрэн, Галаа энэ Ахмад багш нар намайг жинхэнэ багшийн дөр суулгаж өгсөн. Ер нь тэгээд залуучсан гэж байхдаа бол аймгийн 2 удаагийн авраг болсон амжилтаараа ер нь бахархдаг юм аа. Энэ сургууль дээрээ энэ багын заа харгын нэгдлэгээс энэ танхимын өрөөнд би анх сууж байлаа. Энд Атрын долгион радио станц гэдгийг ажиллуулж байсан юм аа. Энэ өрөөгөөр орё доо. Нэг л ягсч юм лээ. Ягмар ахаа. Энэ ч нэ майхан хатын сайхан зураг тавьчихсан байж таараа. Ингээд эндээс манай магсар багш өнцгөө таны ажлыг бас нэлээд 10 жил. За. Тэгээд таны нөрөнд 10 жил суулаа. За сайн байна. Багштай. За манай Ахмад багш Гамбургд багштай хамт ажиллаж байсан тэр үеийн багш нар шавь нар нь энэ бүрэлдэхүүн байна. Багш маань техник хөтөлмөрийн багш, хичээлийн эрхлэгч, за мөн физикийн багш нарыг албыг асч байсан. За энэ хугацаанд мөн 4 удаа анги даан авч 2 удаа 8 дугаар ангийн төгсөлтийг хийсэн байгаа. За манай сургуульд мөн ажиллаж байх хугацаанд ардын гэрлийн тэргүүний ажилтан аймгийн мөрөжлийн аврагыг авч байсан. За түүний ажиллаж байх үед сурч байсан шавь нар нь өнөөдөр мөн багш нар манай сургуульд ажиллаж байна. 1979 онд анх байгуулсан хөтөлмөрийн кабинет юм байгаа. За хөтөлмөрийн кабинетийг байгуулад манай энэ Цээл сумын сурагчид энэ танхимд технологийн хичээл ордог байсан. За энэ хичээл ороод технологийн дугуйлын явдаг. Энэ дугуйлангуудаараа хамгийн дээд зэргийн амжилтыг бол 5-6 дугаар ангийн нөхдүүд гаргаад улсын техник спортын тэмцээнд Төв аймаг анхудаа 3 дугаар байранд орж Монголын хувьсгал залуучуудын эвлээс тойрон аяллаа ирэхээр шагнагдчихсан ийм танхим байгаамаа. Цээл суманд багшилж байх хугацаанд Гамбургдгаан байгуулсан гавьяа нэг удаагийн нэвтрүүлгээр дуртахад даанч боломжгүй. Багшлах болон сургуулийн удирдах ажил хийж байх хугацаанд хичээлийг бүлгийн сэдвээр дүгнэж байгаа туршлага, хичээлийн явцад сурагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах нь албан бус аргаар хүүхдийг сургах боломж зэрэг илтгэлүүд нь аймагтаа нэгдүгээр байр эзэлж байлаа. 80-аад оны үед эдгээр илтгэлүүдэд тавигдж байсан асуудлууд одоо ч боловсролын салбарын чухал сэдэв хിവэр байна.
Мөн 1988 онд тэрээр ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан хөдөлмөр мэргэжлийн сургалтанд ашиглах багаж хэрэгсэл туслах төхөөрөмж хийх хуралдаанд 1-р байр. Өсвөрийн зохион бүтээгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа 1-ээс 3-р байрч шалгарч, техник спортын тэмцээний аймгийн тэргүүний дасгалжуулагчаар шалгарч гэрчилгээ авч байжээ. Сум залуучууд сангийн аж ахуйд би үндсэндээ багш болсон гэж хэлж болно. Амьдралын туршлагачдаа тэндээс эхэлсэн. Манай хүүхдүүч бүгд одоо тэр цээл сумд төрсөн. Ингээд одоо тэнд өнөр олуулаа боллоо. Манай бүл одоо 6 хүүхэдтэй болсон. Миний хань одоо барилгын ангийн дарга байлаа. Би тэр ингээ атарын тэр үед амьдралынхаа гараа эхэлсэн улсаа. За энд Инкэшийн гамбургуудтай бид ид залуу наснда хамт ажиллаж байсан. Атрын одоо 2 дугаар аяны атарчдын үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажилд бид ид залуу насаа зориулж байсан юм улсаа. За, хамбатсан уу? Манай ангийг гамбург дагш 7 дугаар ангид байхад манай ангийг дааж авч ирсэн. Тэгээ 1994 онд болохоор зэрэг манай ангийг 8 дугаар ангийг 94 онд 24 сурагчтай төгсгсөн. Тэгээ манай ангиас одоо яг багшийн одоо мэрэгжлийг өвлж авсан хүмүүс хэм бол одоо бид 3. Тэгээд Улаанбаатартаас 2 багш багшилж байгаа 97 дугаар сургуульд Яармгийн сургуульд багшилж байгаа. За тэгээд хайрт багштай насныхоо ойг тэмдэглээд хөдөлмөр алдраа тэмдэглэж байгаад нь баярлж байгаа. Тэгээд бид 3-ын зүгээс яг төрлөх сургуультай эргээд багшилж байгаа ч гэсэндээ бас өөрийнхөө төгсгсөн багшигаа маш их иргэн дурсаж хүндэлж явдаг. Гамбург дагш бидэнд бол физикийн хичээл ордог байсан. Ингээд физикийн хичээлийн онл практик арга зүйн бол биднэрт маш их одоо амьдрал авахд хэрэгцээтэй зүйлүүдээр бол их сургаж энийг бид нэр одоо багш болоод цааш одоо шавнараараа дамжуулан сургалтын одоо арга барилыг сайжруулах үүднээс одоо бид нар бас аймагт багшлалтаас хойш бол амжилт гаргаж явж байна. Амьдралын алчуу шар зам үргэлжилсээр ард үлдэх харгуу зам түүх болон дурайж урдаас тосох бүхэн учрал бэлэгдэн хөгтөнө. Цээл сумаас эхэлсэн ажлын гараа жаргалан сумд хайр сэтгэл гэр бүлийн эхлэлийг тавьж нөхөрлөл сангийн аж ахуй тийш гамбург догшийг хөтөлжээ. За ингээд Аргалан суманд байхдаа аймгийн 2 удаагийн аврагуулж ингээд нийтдээ би Төв аймгийн мэрэгжлийн 4 удаагийн авраг болсон юм. Аргалан сумаас гараад Төв аймгийн Алтан булаг сумын сургуульд ирсэн. Энэ их түүхтэй гой сургууль 1940 онд Бор өндөр сумын баг сургууль гэж байгуулагдсан. Энэ жил 2010 онд 70 жилийнх нь ой болох юм аа. За ингээд энэ сургуульд ирж ажилласнаар улсад би одоо 42 жил ажиллажээ. 42 жилийнхээ ажлыг энэ хамт олонтой энэ сумын нийт одоо сургууль хүмүүжүүлэгч багш нар сумын хамт олонтой одоо хуваалцдаг юм аа.
Ийхүү ажилласан сургууль бүхэндээ өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртээж амьдралаа боловсролын салбарт зориулсан Гамбургд багш өдгөө үр ачтайгаа өнрөтгөн аж төрсөн. Сургуультай захирлын албыг хашхын хажуугаар аж зээнаараа сурган хүмүүжүүлж охидтой амьдралын ухааныг өвлүүлсээр байна. Өнөр өтгөн айлын эзэн, хүүхэд шуугсан их өргөөний эзэн Гамбургд багштай 60 насных нь ойн баярын мэндийг хүргэхийн сацуу ад жаргал, эрүүл их бүхнийг хүсэн өрөөё. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачт багш нараа санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаа дургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөвхөн хаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөвхөн хаад сурагч насаа үлдээлэ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Сонны өглөөний нараа улаан тузан тэрэ бисэн золсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа
зурвас чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдрал хизээж салахгүй амт найзууд болгосон